Амралтын өдөр өнгөрөхөд Магдалийн Мария, Яаковын эх Мария, Саломе нар ирж түүнийг тослохоор анхлын үнэртэн худалдаж авчээ. 7 хоногийн эхний өдөр маш эрт нар мандахад тэд булшинд хурч ирэв. Тэд өөр хоорондоо тэр булчулууг булчны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ гэж ярилцаж байв. Дээш харахтаа тэр булчулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд "Бүү гайх. Зовдлогдсон Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан. Тэр энд байхгүй. Харагтун түүнийг тавьсан газар энэ бай." Харин явж түүний шавнарт болон Петрт "Тэр та нараас түрүүнд Галил руу явсан тул айлдсныхын дагуу тэнд та нар түүнийг харах болно гэж хэл" гэв. Тэднийг айдас жихүүдэс эзэмдсэн тул булшнаас гүйн гарав. Тэд айснаасаа болоод хүнд ч юу ч хэлсэнгүй. Долоо хоногийн эхний өдөр эртээр тэр амьлаад 7 чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан Магдалийн Мариад эхлээд үзэгджээ. Тэр эмэгтэй явж Есүстэй урд нь хамт байгсдыг гашуудан уйлж байхад тэдэнд мэдэгдэв. Тэд Есүсийн амьд мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэсэнгүй. Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс өөрийгөө өөр дүрээр тэдэнд илчлэв. Тэд явж үүнийг бусдаа мэдэгджээ. Гэвч тэд өнөө хоёрт бас итгэсэнгүй. Дараа нь 11 шавнар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүнийг амилсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй хатуу зүрхтэйг зэмлэв. Есүс тэдэнд бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглахтун. Хэн итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярих болно. Тэд могойг барина. Бас хүлэх ямар ч юм тэд уусан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэд гар тавьбал эдгэн гэж айлдлаа. Ингээд эзэн Есүс тэдэнд айлдсны дараа тэнгэрөөд авагдж Бурхны баруун гарт залрав. Тэд явж газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен.